Эмчнэр цагаан нөмөргөө тайлж спортын хувьцаар солилоо. 15 дахь удаага эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд нэгд орцуглаж, эрүүл биед саруул ухаан гэдгийг өөрсдийн жишээн дээр харуулж байна. Энэ тэмцээн жилд нэг л удаа болдог тул бүх удирдлагууд тэсэн ядуу хүлээдэг. Ажлын хүрээнд бид ихэвчлэн зангиатай албаны байдлаар уулздаг юм. Харин энд бид эрүүл амьдралын маягийг дэмжигч спортлог хүмүүс гэдгээ харуулдаг. Уралдааны сэтгэл хөдлөл догдол их байна. Мэдээж бүгд ялахыг хүсэж байна. Улаан удын эмнэлгийн байгууллагуудын баг мөн аймгийн нэгдсэн эмнэлгүүд оролцлоо. Үүнээс гадна өвөр байгалийн хязгаараас зочин баг ирж төрөө байрын төлөө хүч үзлээ. Манай хөлөг онгоц 9 үнэтэй. Бид тогтмол оролцдог. Энэ удаад ч ялахаар ирсэн. Гэхдээ хамгийн гол нь оролцоо ба нөхөрлөл юм аа. Тэмцээний бүх оролцогч оюутан байх үеэсээ спортоор хичээлж байсан тул талбай дээр үнэхээр чанартай тоглолт үзүүлж чадна. Энэхүү тэмцээнийг Бурайдын гавьяа тэмч Валерий Кучинскийн дурсгал зориулжээ. Ялагч нь улаан удын эмнэлгийн удирдлагын баг 2 дугаар байрт өвөр байгалийн төлөөлөл, 3 дугаар байрт Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн баг шалгарлаа. Спортын сайд тэмцээний ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Албан тушаал, нас, статус, цол хэрэгмээс үл хамааран спортоор хичээлэх нь чухал юм аа. Тиймээс энэ бол маш сайхан үлгэр дуурайл бөгөөд насан туршидтыг биеийн тамир спортоор хичээлэхэд уриалгах чухал арга. Энэ бол манай яамны тэргүүлэх зорилтын нэг юм. Дмитрий Беликов, Сергей Медведев, новости дня. Наверное, так. Энэ хорвоод өвөр цайхад утаа суунаглаж, нар жаргахад инээд цуурайтдаг тэргээр хамгийн жаргалтай. Все слышен смех. Это стихи Дамбы Жилсараев. Энэ бол яруу найрагч Дамба Жилсараевын үгэн урлал юм. Түүний охины хэлснээр аавынх нь шүлгийн замнал сургуулийн наснд нь эхэлжээ. Үндсэн хуулийн өдөр зориулан шүлэг зохиохыг түүнд даалгасан нь хамгийн анхны бүтээлүүдийнх нь нэг болсон юм. Дамба чиний шүлэг сонин дээр гарчээ гэхэд нь аав маань ямар сонин бурайд үнэн үү гэд ихэд догдолсон гэдэг. Гэтэл үгүй манай сургуулийн ханы сонин дээр гэж. Тэр үеийн баяр хөөргийг аав минь амьдралынхаа туршид мартаагүй гэж ярьдаг байсан. Дамба Жилсараев урлагийнх нь танигдсан яруу найрагчаас гадна нийгмийн идэвхтэй зүтгэлтэн байлаа. Олон жилийн турш бурайдын соёлын ямыг удирдсан. Түүний үед Горкийн нэрмжит байсан үндэсний номын сан амжилттай хөгжиж, соёлын томоохон төвийг болсон. Цэцэглэн хөгжсөн шүү дээ. На фестивале Фестивалийн үеэр яруу найрагчийн хувийн эд үлгийн зүйлс, гэрэл зургууд, бүтээлийн ноорог бүхэл сонирхолтой үзэсгэлэн гаргажээ. Мөн өсвөрийн авьяаснууд тайзнаагаар ховор боломжийг олж уран бүтээлээ танилцуулсан байна. также оценить выступление юных талантов. Ушо оро таря, ушо оро малтага, ушо шихл антател. Дараагийн утга зохиолын фестивалийг нэрт яруу найрагч Дондог Үнзитуевд зориулахаар төлөвлөсөн байна. Щербаков, новости дня. Поезд Деда Мороза. Өвлийн өгний галтарыг эрхүүгийн буудалд хүрэлцэн ирлээ. Гадаа жинхэнэ өвлийн жавар тачигнаж байгаа нь ч энэ мөчийг улам бэлгшээлтэй болгожээ. Хүйтнийг үл тоон олон хүн тавцсан дээр цугларсан байна. Гэр бүлүүд баярын уур амьсгалтай тусгай галт тэргийг харахаар урьдчилан иржээ. Эрхүүчүүд болон хотын зочдыг өвлийн өгний туслагчид угтаж, тайзнаа урлагийн тоглолт өрнүүллээ. Присутствующих с концертом. А дальше то самое. Дараа нь хамгийн хүлээлттэй мөчөрлөө. Хүүхдүүд дуу нэгтэйгээр өсчөөгийн нутгаас ирсэн эрхэм зочныг дуудлаа. Өвлийн өвгөн урдных шигэ үзэгчдийн анхаарлын төвд. Идет дедушка, мальчишки, девчонки, выше ручки взрослые. В такой мороз стать
Ийм хүүтэн байхад шинэ жилийн гайхамшиг үзэхэр ирлээ. Тэсэн ядаг хүлээв үү? Маш их хүлээсэн. Үнэхээр сонирхолтой байна. Одоо шинэ жилийн вагонд орж үзэх гээд л хүлээж байна да. Особый интерес. Хамгийн их анхаарал татсан нь мөсөн хатны вагон. Мөсөн ордны уур амьсгалыг бүрэн шингээсэн гинэ. Сэнхэр туяатай гэрэлтүүлэг, тойлд мэт гадаргуутай хан, цасан хээ шиг хээ угалц. Дотор нь орсон хүн бүр өвлийн эд шидийн ертөнцид ирсэн юм шиг болно. Энэ бол цувааны хамгийн их сонирхол татах хэсгүүдийн нэг юм. Поезда. Баярын галт тэрэг ирмэгц энд хүмүүсийн инээд догтлол эд шидийг хүлээж буй дулаан уур амьсгал бүрэлдэнэ. Магадгүй л ийм хайрын баярын мөчүүдийн төлөө өвлийн өвгний галт тэрэг аялсаар байдаг биз. Маргааш залаарын өртөнд угтан амна. В этот же день праздник. Тухайн өдрөө галт тэрэг Нижний Удинск хотод ч очино. Улмаар Красноярскийн хязгаарлуу чиглэн харин 1 сарын дараа 1-р сарын 2-нд Москва хотод хурж 11-нд өвлийн өвгөн өөрийн төрлөх нутаг Великий Устюгт эргэрнэ. Устюге. Светлана Лопушанская, Иван Прокудин. Специально для программы «Новости». Зимний эсказ. Өвлийн үлгээр цагийн хуваарийн дагуу хязгаарын төвд ирлээ. Хүүтэн өглөөний энэ үед нэртэй өвлийн өвгний галт тэргийг ухтаа авах гэж Чита хотын хэдэн зуун иргэн цугларчээ. Харин энэ бол өвлийн шидтний шинэ жилийн орд нэртэй Лебедянка хөтлөн иржээ. Сайн байцгаана уу хүндэт хүүхдүүдээ. Уже 5-й год подряд Чита встречает. 5 дахь жилдээ Чита хотод өвлийн өвгний галт тэрэг энэ тавцан дээр зочилж байна. Шинэ жилийн уламжлалын дагуу бүх насныхан зориулсан баярын хөтөлбөр бэлджээ. Хүүхдүүд болон эцэг эхчүүдийг цасан хүн, туулай, цасан охин болон бусад үлгэрийн бааtruуд хөгжөөж байна. Харин одоо бүгдийн хүсэн хүлээсэн мөч өвлийн шидтэн өөрөө ирлээ. Явление главного зимнего волшебника. Анх удаа өвлийн өвгний галт тэрэг харав гэж юу? Тэглээ анх удаа. Хинтээ гэж юу? Охин Каролина болон эхнэр Юлиатайгаа хамт. Баяр ямар байна гэж юу? Их таалагдлаа өнөөдөр энд ирсэндээ тун баяртай байна. Охин чи хэдэн настай юм бэ? Охин 3 настай. Камер руу хараад дааллаарай. Гацуур, самар, 1, 2, 3. Гоёлын хаалга нэ. А после концертной программы Тоглолтын дараа үзэгчид өвлийн өвгний ордонд зочиллоо. Читаачуудад зориулсан жижиг аялал болж төгсгөлд нь өвлийн өвгөнтэй уулзах боломж гарлаа. сам главный волшебник. Бололгүй яах вэ? Би дуу шүлгэн дуртай, сайхан ааштай. Энэгээрээ ээжээ бүү гунгил би танд нартай өдрийг бэлэглэе. Навч цэцэгсэж үгүй. Хүсэл мөрөөдөл бүхэн чинь биелэг. Точно все твои мечты. Здесь можно было Харин дамтад бэлгээ гардан авч хүслээ таах боломжтой байв. получить желание. Өвлийн өвгөөс юу гуйсан бэ? Одежду. Бамбрууш, хүүхэлдэйн хувцас, гал тоогоо, машин бас хүүхэлдэй. И машинки, и куклу. Шинэ он гарлаа. Хуучин оноо үдлээ дээ. Чи хүслээ тав уу? Эрүүл мэнд. В Чите поезд где Өвлийн өвгний галт тэрэг Чита хотод хэдхэн цаг саадсан ч хуваарт цагаасаа удаан хоцорч болохгүй. Цаана нь 50 гаруй хот тэдгээрийн мянган хүүхдүүд хайртай шидтнээ тэсэн ядан хүлээж байна. любимого волшебника. Баярлалаа өвлийн өвөө. Под чутким руководством опытного Туршлагатай дасгалжуулагч Бэмби Божаевын нарийн удирдлагын доор Адиан болон София нар 7 гаруй жилийн турш ур чадвараа тасралтгүй сайжруулж байна. Залуу тамирчдын хөгжлийн төлөө дасгалжуулагчийн оруулж буй хувь нэмэр үнэхээр их. Тэр зөвхөн мэдлэг туршлагаа дамжуулаад зогсохгүй, тэдний зан чанарыг төлөвшүүлж, сахилга бат өөртөө итгэх итгэлийг бий болгож өгдөг. собственные силы. Манай хамгийн түрүүний зорилго бол улсын шигшээ багийн эхний бүрэлдэхүүнд шалгарах явдал байсан. Үүний тулд их ажил хийгдсэн. Бүгд найрамд улсын тэмцээний шигшээ, дараа нь холбооны өмнөд тойргийн аврах шалгаруулах тэмцээн, түүнээс хойш Оросын холбооны улсын аврах шалгаруулах тэмцээн Новосибирск хотод болсон. Халимгай 9 тамирчин шалгарсан нь анх удаа тохиолдсон явдал юм. Бид хангалттай өндөр үрдэн үзүүлсэн. Эцэст нь 2 тамирчин Оросын холбооны улсын шигшээ багт багтлаа. Перед первенством мира Дэлхийн аваргын өмнө тэд хүнд шалгаруултыг амжилттай давж чадсан. Ийм өндөр түвшний тэмцээнд оролцсон нь Адиан болон София нарт жинхэнэ олон улсын анхны гараа боллоо. Тэмцээн дээр хамгийн хүчтэй өрсөлдөгчд Оросын тамирчид байсан гэж тэмцээнд оролцогчид өөрсдөө онцолсон нь өрсөлдөөний төвшин маш өндөр байсныг харуулж байна. Гэсэн ч манай тамирчид нэр төртөд тоглож хүн бүрт бүгд найрамдах ус халимг болон улс орноо харуулж чадлаа. и страну.
Энэ тэмцээнд хамгийн хүчтэй баг бол Орос улбаны улсын баг байсан. Үнэхээр хэцүү цолонд тохирох баг. Манай тамирчид маш их хүсэл зориг, төвчээр цахилах баттай. Би Татарстаны нэг Орос тамирчинтай барилцсан. Тэр өөрөө жуудооч, жижигжүүлсэн. Энэ бол тэмцээний маш чухал барилдаан байсан. Тэр үнэхээр хүчтэй өрсөлдөгч. За каждой победой Залуу авиастуудын амжилт бүрийн ард тус тусын түүх бий. Адианы хэлснээр энэ эрч хүчтэй сонирхолтой спортод дурлах сэтэл нь ахих нь ачаар бий болсон гинэ. Түүний араас давтах түн шиг амжилтад хүрэх хүсэл Адианд хүчтэй урам өгчээ. Харин Софийн хувьд түүнийг энэ спортоор хичээлхийг аав нь санал болгосон нь хувь заяаны шийдвэр болжээ. Тэр Панкратионд дурлаж зөвхөн бие бэлдрийн бус сэтгэл зүй өөрийгөө илэрхийлэх шинэ ертөнцийг нээсэн байна. способ самовыражения. Би 4 өрсөлдөөнтэй дулаан хийсэн. Эхнийх Туркийн тамирчинтай, хоёр дахь нь Америкийн тамирчин, гурав дахь нь мөн Америкийн тамирчин. Финалд би Дагестанаас ирсэн өөрийн нутгийн тамирчинтай дулдаад харамсалтай нь ялагдлаа. Бэлтгэл хувийн сахилах бат маш чухал юм. Бэлтгэлдээ бүрэн зориулах хэрэгтэй. История Адиана Нахая Адиана Нахая болон София Манжикова нарын түүх нь хичээл зүтгэл сахилах бат хүсэл зориг хэрхэн спортын амжилтад хүргэдгийн тод жишээ юм. Панкратионы дэлхийн аваргын мөнгөн медаль нь зөвхөн тэдний хувийн ялт төдийгүй бүх халимгийн бахархал юм а. Айса Бакаева, середина земли, Калмыкия. Древний город Шимау Неолитийн үеийн Шимао хэмээх эртний хот түүхч археологчдод хамгийн олон асуултыг төрүүлдэг. Суурин газрын хэмжээ, архитектурын хэм маяг, олдсон олдурууд нь манай эртний өмнөх 2200 оны Неолитийн үеийн талаарх уламжлалт ойлголтод нийцэхгүй байна. года до нашей эры. Манай баг хотод өндөр чанартай археологийн олон дурсгал илрүүлсэн. Тэдгээр нь голдуу Хуан Чэнтэй хэмээх өндөрлөг газрын орчин төвлөрсөн байдаг. Энэ нь Шимаогийн ордны цогцлборын нэг хэсэг байжээ гэж үзэж байна. Малталтын үеэр бид 10,000 гаруй ясны олдрууд олсон нь Хуан Чэнтэйд ясны сав суулга, хувцас, зэвсэг үйлдвэрлэдэг томоохон цехүүд байсан болохыг илтгэнэ. Долгое время ученые считали, Удаан хугацааны туршид эрдэмтэд нутгийн оршин суугчид ийм нарийн төвөгтэй хот байгуулалтын системийг бүтээх боломжгүй байсан гэж үздэг байжээ. Гэвч эртний хотын оршин суугчдын ДНХ-гийн сүүлийн үеийн судалгаа энэ ойлголтыг няцаажээ. Шимаугийн соёл нь голчлон хойд Шинсигийн сүүл үеийн Яншао соёлын хүн амын үргэлжлэл бөгөөд тод генетик залхамж холбоог харуулж бүс нутгийн гүн үндсийг баталж байна. Энэхүү судалгаа нь анх удаа эртний хүмүүсийн нийгмийн бүтцийг бүрэн ойлгоход тусалж анхны улсуудын хоорондын төрөл садны холбоог сэргээн харуулж нийгмийн байгуулалтын нарийн хэлбэрүүдийг илчилж байна. это открытие Энэ нээлтээр улсын хэмжээнд хожим тархсан анхдагч инновацууд энд эртний Шимао хотод үүссэн бөгөөд түүний үр удам хойч залхамж нь хятадын баруун хойд бүсийн хамгийн эртний ард түмэн болохыг харуулж байна. Китая. Илона Линард, CGTN. Хятадын уламжлалт хэрэглээний урлагийн орчин үеийн тайлал Лондонгийн Виктория Альбертийн музейн ажилтан Ли Сяосин тус үзэсгэлэн тавигдсан 80 бүтээлийг хятад даяар 5 жилийн турш цуглуулжээ. Ийм цар хүрээтэй үзэсгэлэн Британд анх удаа болж байна. Би музейн зочид хятадыг зөвхөн Йон, Минг, Цин зэрэг эртний үеийн гайхалтай урлагийн соёлтой холбож ойлгосоо гэж хүсэхгүй. Тэд орчин үеийн хөгжлийг хятадд өргөлжлөн бүтээгдэж буй олон бүтээлч ажлуудыг хараасаа гэж хүсэж байна. Продолжают делать в Китае. В центре экспозиции величественная Үзэсгэлэнгийн төв хэсэгт Юнан мужийн бай үндэстний боодолт будгийн түүний хайрын бэлэг нэртэй сүрлэг нэхмэл бүтээл тавигджээ. Энэхүү бүтээлээр дизайнер Лин Фанлу Испаний хэрэглээний урлаг дизайны нэр хүндтэй шагнал хүртсэн. прикладного искусства. Энэ бүтээл хайрын тухай юм. Бүтээл эмэгтэй чин сэтгэлийн хайр, өөрийгөө золиосдгийн бэлэгдэл. Миний гэр бүл, ээж, эмээ нар минь надад маш их хайрыг шингээсэн. Китай издревле Хятад улс эртнээсээ шавар бүтээлээр алдартай. Өнгөрсөн зууны 80-ад оноос Хятад варан урлагийн уламжлалаа дахин тайлж өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болгон хөгжүүлжээ. Үзэсгэлэн тавигдсан нэг бүтээл 1983 онд хийгдсэн байна. Манай үед шавар керамик урлагийн боломж ихээхэн өргөцсөн. Одоо зөвхөн аяг, ваар, тавг бус баг юу ч хийж болно. на выставке представлена Үзэсгэлэнд ухтаа өөр цаг үеийн бүтээлүүд багтжээ. Эрт үеийн нарийн хөдөлмөр их шаардсан бүтээл хятадын уламжлалыг сануулж байхад залуу дизайнерууд орчин үеийн урлагийн ойлголт руу илүү тэмүүлж байна. современного искусства. Тэдний бүтээл залуу үеийнхэнд илүү хүрч байна. Заавал мэрэгжлийнхэн бус зохиогчийн дизайн, гар урлал сонирхолтой хүмүүст. Энэ бол хэрэглээний урлагийг цуглуулах цоошин хэлбэр. Прикладного искусства.
основанный в 19-р зууны дунд үед байгуулагдсан Виктория Альбертийн музей бол дэлхийн хамгийн эртний, хамгийн том хэрэглээний урлагийн сан хөмрөг юм. 3 сая орчим үзмэрийнх нь хамгийн эртний 5,000 гаруй жилийн настай. Шинэ үдсэглэн Британий үзэгчдэд орчин үеийн хятадыг илүү ойлгоход туслах зорилготой юм а. Хан Маккол Чидин, CGTN.